Парламент энэ 7 хоног нэвтрүүлэг эхлэж байна. Парламент болсон бүхий л үйл явдлыг их сурвалжаас нь үнэн бодтой ямар нэг сэтгүүлчийн дүгнэлтгүйгээр хүргэдэг манай нэвтрүүлгээр үзэгч та бүхэн парламентын ордонд болсон үйл явдлууд тэрчлэн улсын хурлын гишүүд ямар ажлыг амжуулж байгаа гэд бүхий л мэдээллийг авах боломжтой. Мэдээллийнхээ эхэнд үзэгч та бүхэнд улсын хурлын дарга Дэмбэрэлд өргөн барьсан хуулийн төслийн мэдээллийг хүргэж байна. Улсын хурлын гишүүн Сүхбаатар, Алтай, Батуул, Мөнх оргил сайхан бэлэг болон нэр бүхий гишүүд сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг улсын хурлын дарга Дэмбэрэлд өргөн барьлаа. Энэхүү хуулийг өргөн барьснаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулж, сонгогчдын нэрсийн жигсаалтыг үйлдэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүнг гаргах зэрэг сонгуулийн үе шатны ажиллагааг боловсронгүй шуурхай болгох, сонгогчдын сонголтыг гажуудуулах аливаа оролдлогыг хаах зорилготой болохыг хуулийн төсөлд дурдсан байна. Дан ганц тэгэхээр тогтолцооны асуудал бол бидний бас хүндрэлтэй асуудал биш юм аа. Сонгуул дүүр олон юм одоо хүндрэлтэй асуудлууд байгаа учраас бидний нэг том асуудлуудыг шийдвэрнээс энэ хуулийн төслийг өргөн барьлаа. Тэгээд хуулийн хэлцэх хэсгийг бол энэ чуулганаараа ямар ч гэсэн одоо хэлцэх хэсгийг шийдэж амжих болов гэж бодож байна. Сонгуулийг автоматжуулж байгаа нь эргээд сонгуулийн шинэчлэлтийн нэг хэсэг. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр шинэчлэлтийн асуудал шийдэгдэхгүй. Харин сонгуулийн үйл явцын цогц механик ажиллагаануудын шинэчлэлтийн асуудалч хамааралтай болохыг хуулийн төсөл өргөн барьсан гишүүд хэлж байсан юм а. 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хууль зүйн байнгын хороо, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороод тус тус хуралдлаа. Харин 6 дугаар сарын 22-ны өдөр төсвийн байнгын хороо, нийгмийн бодлого боловсрал соёл шинжлэх ухааны байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод хуралдсан юм. Эдгээрээс онцлон эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна. Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулан малчид болон жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчид өндөр наснууд зээлээ төлөх эрхцэн орчныг бүрдүүлэх зорилготойгоор хуулийн төслийг өргөн барьсан байна. Өндөр настан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээд яг хэдэн иргэнд хамаарагдах хэдийн хэмжээний одоо их усүр яригдаад байна энд. Өнөөдөр ингээд малчдын хувьд 60 орчим тэрбум төгрөгийн өртөө 60 мянган өрх байгаа гэж байгаа. Ингээд нэг аль дунджаар сая төгрөгийн зээлийн өртөө байгаа. Сая төгрөгийн зээлийн хүүн ихэр сард 2.5-аас 3% хүүтэй. Тэгэх юм бол сар болгон зээлийнхээ хүүнд 25 мянгаас 30 мянган төгрөгийг иргэд маань нэг өрхөдө төлж байгаа юм аа. Ингээд бодоход нөгөө иргэнчин тэр зээлээс салж чадахгүй ерөөсөө эх орны хишиг сар олгох гэж 21 мянган төгрөг тэр зөвхөн зээлийн хүүг төлөх байдлаар л яваад байдаг. Зээл нь байнга байж идэг. Буухгүй. Хэрвээ бид нэг мөсөн ингээд сая төгрөгийн зээлийг эх орны хишгээс төлөөлөд өгчих юм бол тэр зээл дуусна. Зээл дууссан юм чи хүү байхгүй болно. Ийм байдлаар бид ингэж арилжааны банкыг биш иргэдэд дэмжсэн бодлого. Зээлийн дарамтанд тусан зээлээ төлж чадахгүй болсон иргэдэд дэмжсэн бодлогыг энийг дамжуулж явуулж байгаа юм аа. Малчны зээл, тэтгэврийн зээл, жижиг үйлдвэр эрхлэгчдийн зээлийн төлбөр гэдэг зүйл тавиад ороход яг энэ байгаа байдлаар бол хуульчлагдахгүй. Энэ бол эргээд цэвэр банкны зээл гэдгээр л хуульчлагдав. Бид нар ингээд сайн бодод тооцоогүй ямар нэгэн популист алхам хийхдээ эргээд бид нар өөрсдөө дахиад хүнд байдалд оруулдаг ийм рүү явна. Тэр энэ байдлуудыг бид нар бол бодод тооцохгүйгээр ингээд хилцүүр рүү оруулаад явъя гэдэг маягаар шийдэх юм бол өөрөөсдөө хуурсан хэрэг болно. Энэ бол 100 тэрбум төгрөгийн асуудал биш ээ. Хэрвээ 100 тэрбум төгрөгийн асуудал байгаа бол энийг хөөцлөх шаардлагагүй. Бэлэн мөнгөнийхөө олголтон дээр л бид нар зохицуулт хийх л асуудал байна шүү дээ. Үр дагавар бол өөрөө маш их сөрөг болно. Тийм учраас би бол энийг бол төсвийн байнгын ороод энэ хилцүүлгийг хойшлуулаач гэж хүсэж байна. Засгийн газрын гишүүн орж ирээд одоо энэ байнгын хороонд харьяалагддаг. Тэнд сангийн хамыг толгоолдог. Энд төсөв толгоолох гэдэг одоо болмоор байна. Хэтэрч шүү дээ. Давхар одоо зөндөө их авчаад энд орж ирээд тулгаал үндсэн хуулиас гадна ёс зүй гэж юм байдаг. Ёс зүй хуулийг сахид сурах хэрэгтэй. Эрхлэмжийг хэтрүүлж болохгүй гэсэн ёс зүй өдий бичгтэйг хууль байж байдаг. Энийг бодож үз. ертөнцид ганцхан бичсэн хууль байдгийг биш. Ерөн сонирхлын зөрчил энэ ёс зүй, энэ юмч нь бол цөм бичгтэйг хуулиар хүн ухамсараараа
шийддэг асуудал байхгүй. Энэ утгаараа бол одоо сангийн сайд тулгаад байх хэрэггүй. Харин сангийн сайд энэ наад хоёр асуудлыг чи шийдчих засгийн газарт боломж байна гэж байгаа бол давай тэнгээр нь шийдэл өгье л. Заавал хууль гаргахтаа биш. Ер нь нийгэмд энэ асуудлыг ард иргэн шийдэхийг хүсэлт болгоод байгаа юу гэвэл болгоол байгаа шүү. Чи хотч байгаа хөдөөний хэдэм алчин чи яриад байгаа юм биш. Хүний хөгжил сангийн тухай хууль, нэмэлт оруулах тухай хуулийн болон хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний улсын их хурлын тогтоолын хилцэх хэсгийг хилцэх нь зүйтэй гэж үзэж байгаа гişүүд гаргав гэнэ. Гишүүд дээрх асуудлаар мэтгэлцсэний эцэст хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санхүүгийн их үүсвэр тодорхойгүй болохыг хэлж байсан. Ийхүү санал хураалт явуулсны эцэст хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж гишүүдийн 13-аас 6 нүцсэн учраас хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Энэ 7 хоногт Улсын хурлын чуулганы хуралдаанаас Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг бид бүхэн хэлэлцэж батлах ийм шаардлагатай байгаа. За энэ хуулийн зарчмын зөрүүтэй саналуудыг үндсэнд нь хурааж дууссан. Тэгээд одоо яг улс төрийн шийдэл хүлээгдэж байгаа үндсэндээ нэг 3 асуудлаар ажлын хэсэг 2 удаа хуралдаад бид бүхэн бас эцсийн шийдвэр гаргахад бас хол зөрүүтэй саналуудтай байгаад байгаа. Тийм учраас энэ бусад их хурл өөрийнхөө бусад бүх асуудлыг төр хойшлуулж энэ хурлыг өөрийг нь зохион байгуулах, за улс орны хөгжлийн ирээдүйн энэ асуудал бол ач холбогдолтой энэ хуулийн төсөлд тэргүүлэх ач холбогдол өгч энэ асуудлаа барьж авч хэлцэх шаардлагатай гэж ардчилсан намын бүлэг ütсэн. Тийм учраас энэ ажлын хэсгийг үргэлжлүүлэн хуралдах, за маргаантай санал зөрүүтэй асуудлуудаар бас дундын хөлбөр болох чиглэлээр энэ ажиллах ийм шаардлага байгаа учраас Улсын хурал ардчилсан намын бүлэг их хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-4 заасныхаа дагуу их хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаас албан ёсоор завсарлага хүсэж байгаа. Энэ үеэр Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Лүндэ Жонцсон болон дэд дарга Дондог нар бүлгийн даргын албан тушаалаа өгч байгаагаа мэдгдсэн юм. Улсын хурлын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг би ахалсан 2-3 жилийн нүүр үзлээ. Хууль санаачлахад оролцсон. Одоо хэдхэн зүйл тунагч үлдээд байна. Хоёр бүлэг хэл амаа ололцож олон чухал түүхэн шийдвэрийг гаргаж ирсэн. Энэ 3 жилийн хугацаанд бидэнд цаг алдсан санаа оноо зөрсөн юмуд бишгүй байсан. Гэлэг ихтэй энэ болгоныг давж ирсэн. Энэ цаашдаа давах байх. Улс орны эрх ашиг шаардж байгаа энэ үед хувь гишүүн бүрээс ялангуяа бүлгийн ахлагч надаас ямар нэг зүйл шалтгаалж байвал гэж үзэж байгаа учраас миний би бүлгийн даргын ажлаа өхөө мэдэгдэж байна уу? Бүлгийн дарга одоо ийм шийдэл гаргасан байхад дэд дарга нь овоо зөсөлт ажил хийсэн юм шиг үлдэх нь бол ёс зүйд нийцэхгүй байна. Миний үзэж байгаа. Би бас арай түрүү үеийн хатуу шаардлагын үед одоо сургууль төгсөж ажил олох хичээсэн учраас энийг өөртөө дүгнэлт хийгээд тэнтэйш нэг олон санал хуваалцалгүйгээр шууд та бүхэнд энэ замлыг мэдэгдээд энэ албан тушаалаас бас татгалзаж байна. Ажлын юм явахгүй байгаа бол би төрөөс хамаарсан баха. Тэгээд шинэ нөхсөн дарга нар гарч иж энэ одоо ажлыг хурдчилж төргөн энэ хуулиудыг баталж ард түмнийг одоо тэр хэрэглэх одоо хуулиар хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өстой гэдэг үднээс энэ шийдвэрийг гаргаж байна. Иймээс Улсын хурлын дарга Дэмбэрэл 2 намын бүлэгт сонгуулийн тухай хуульд анхааран сонгуулийн тухай хуулийн асуудлаар зөвшөлдсөн хэлэлцэхийг өөрөг болголоо. Завсарлага бол бас бид нэгтлэр сонгуулийн хуулийг гаргая гэдэг тийм приоритет өгч байгаа явдалд бол зүйтэй. Намын бүлгүүд аль нь бол энэ сонгуулийн хуулийг гаргах талд ажиллах байх гэж би бодож байна. Замын зэрэгцээд ажлын хэсгүүд бол ажиллана. Тэргүй бид нэг л зүгт нэг л зорилготой явж байгаа. Сонгуулийн хуулийг батлая гэж. Сонгуулийн хуулийг батлахын төлөө аль аль тал нь байгаа ба. Шуурх ажиллая. Тэ. За тэр бүлгийн нийлүүлнэ яана тэр бүлгийн ажлын хэсгүүд хоорондоо маш сайн одоо ажиллаа. Ажил. Тэгээд би бол өнөөдрийн чуулганы хуралдааны өнөөдрийн хэлцэх асуудлаар завсарлага өглөө өнөөдөр одоо хоёр бүлгийн тэр ажлын хэсгийнхэн одоо гараад ерөөсөө талдлаасаа уулзаад ажиллаа явуул.
Сонгуулийн асуудлаар 2 намын бүлэг хуралдах болсон учраас энэхүү чуулган завсарласан. Гэхдээ пүрэв болон баасан гарагт хэлэлцэх байсан асуудлуудыг нөхөж хэлэлцэх ёстойг улсын хурлын дарга Дэмбэрэл хэлж байсан юм а. Улсын хурлын нэгдсэн чуулган энэхүү сонгуулийн хуулийн талаар 2 намын бүлэг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан завсарласан юм а. Иймээс үзэгч та бүхний анхаарлын төвд байгаа сонгуулийн тухай хуулиар улсын хурлын гишүүд ямар байр суурьтай байгааг одоо хүргэе. Сонгуулийн хууль гэдэг маань чухам өөрөө юу вэ гэдэг асуудлыг сайн бодох хэрэгтэй. Энэ бол Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийллийг одоо ямар нэгэн маргаангүй хангаж чаддаг тэр механизм байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар бол ямар байр суурьтай байгаа вэ гэхээр пропорционал системийн давмгайсан байг. Цэвэр пропорционалаар явж болдгүй бол за яг холимог болог. Гэхдээ пропорционал нь давмгайлаг. Мажоритар нь бол цөөхөн байг гэсэн ийм л одоо байр суурьтай л байгаа шүү дээ. Бидний өмнө нь бол 92 оноос 2008 он хүртэл байнга мажоритар тогтолцоогоор явж ирсэн. 90 онд бол нэг удаа холимог тогтолцоог бид хэрэгэлсэн. За одоо бол энэ холимог тогтолцоог одоо сонгож байгаа боловч яг холимог одоо персоналын дөнгөж элементийг хас тутаа зөвөр одоо оруулсан, маш бага оруулсан ийм хууль руу яваад байна шүү дээ. Өөрөө одоогийн байдлаас ингээ ажиглаад харж байхад бол үндсэндээ энэ холимог тогтолцоо 3 хуулиар дотроо байна. 50-26 38-38, 24-52 гэсэн ийм 3 хууль байгаа. Хамгийн багадаа 38-38 байвал ядахтаа нэг дундаж хууль. За 50-26 бол ерөнхийдөө персонал элемент их орсон ийм хууль байх хэвээр. Үндсэн хуулинд бол улсын хурлын гишүүнийг шууд сонгоно гэдэг тусгацсан байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол янз янзаар тайлбарлаж болдог. Нонсон бохиж алдах мundаггүй гэдэг чинь сонгуулийн дараа унсан нам цэцэн зүрэм гаргаад сонгуул бүхлээр хүчингүй болох вэ гэсэн ийм л асуудал байна. Тогтолцооны хувьд бол ховхны хувьд сонирм биш. Ирээдүйд бид нар 2012-оос 16 онд ямар тогтолцоог, ямар асуудлыг шийдэх гэж байгаа юм. Ямар төрлийн тогтолцоотой байвал илүү төхөмтэй энэ асуудлыг шийдэхэд гэдгийн талаас л хараасаа гэж бодож байгаа. За ер нь бол энэ холимог систем рүү явъя. Яваад үзсэн тэр ер нь гэдэг үндсэн хуулийнхаа дагуу хүнээ одоо зурж тийм ээ тэр холимог байна уу, персонал байна уу? Хүнээ зураад тэгээд намаа дагуулна гэсэн зарчим л үйлчлээсэй л гэж би бодож байгаа. Ганцхан одоо улс төрийн шийдлүүд нь яригдаагүй байгаа. За үнэхээр профессионал давмгайлсан юм уу, мажоритар давмгайлсан юм уу? За дээрэс нэмэгтэйчүүдийн квотын асуудал, за улс төрийн намуудын босхын асуудал гэх мэтлэн. Тэгэхээр сонгуулийн хуулийг бол шинжлэхийг бол дэмжиж байгаа. Тийм учраас шинжилгээг бүрэн хийж бүрэн профессионал хэлбэр сонгуулийн хууль шилжтгүү маа гэхэд профессионал давмгайлсан 50-26 гэдэг хууль руу орох нь зүйтэй л гэж ийм байр суурьтай байна. Одоо манай намын тавьж байгаа 50 профессионал 26 мажоритар тойрогоор сонгуул явуулъя гэдэг саналтай бол миний санал бол одоо явцаа нийцээд байгаа. Тийм. Ер нь бид аль болохоор олон суудлаа профессионалын хэлбэрээр шийдэж чадах юм бол тэр хэмжээгээр улс төр мөнгөнөөс хол тийм ээ альва болохал өөрөөс зайтай болох болов гэсэн ийм хүлээлт байна. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог шинжилсэн шиг шинжилээд энэ Монгол төрийг цэвэрхэн болгоё гэж бодож байгаа бол профессионалаа бол заавал давмгаалуулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн анализуудыг харсан ч гэсэн олон нийтийн судалгааг харсан ч гэсэн сонгуулийн реформ заашгүй хийх ёстой. Одоо тэртээ дөрвөл хийх ёстой алхам тэртээ дөрвөө 100 шугам орон хийчихсэн энэ асуудлыг тэгээд намынхаа дүрмэндээ байна уу, сонгуулийнхаа хуулиндаа байна уу, өөр ямар нэгэн байдлаар зохицуулсан асуудал эзэн нэг цагт Монгол ус хийлж таараа. Дэлхийн чиг хандлага ч гэсэн тийм байгаа шүү дээ. Тэгээ одоо тэгэл ахаал нөгөө хойшлуулахыг нь одоо л хийчмээр байгаа л да. Бид нар ямар ч гэсэн саналаа бол оруулна. Дэмжүүлэхийн төлөө хэлнэ. Гэхдээ сонгуулийн тогтолцоо, сонгуулийн систем гэдгээс илүү те сонгуул маш удаах процедур нь те хүн болгонд ил тод нээлттэй байдаг. Хинч тоглоомын дүрм тодорхой байдаг те. Ямар ч одоо их хурлын гишүүнч зөвхөн жирийн ард түмэнч уншихад ойлгомжтой дүгнэхэд дүгнж болох үз тооллого санал хураалтын үр дүн хүн болон тодорхой шудраг болдог болох нь чухал гэж ойлгож байгаа. Улсын хурлын гишүүд сонгуулийн тухай хууль бол зөвхөн 76 гишүүний асуудал биш, харин энэ бол Монголын ард түмний асуудал учраас сайтар хэлэлцэж зөвшөлтсөлд хүрэхийг гол зорилгоо болгож байна. Сонгуулийн тухай хуулийн улс төрийн шийдэл хүлээж байгаа асуудал бол квотын асуудал.
Өөрөөр хэлбэл пропорционал болон мажоритар тогтолцоо хэд байх вэ гэсэн тон харьцаа юм. Одоогийн байдлаар 50-26, 38-38 болон 24-52 гэсэн хувилбарууд яригдж байгаа. Ардчилсан намын зүгээс пропорционал давуу буюу 50-26-г сонгох зорилготой байгаа бол Монгол Ардын намын бүлэг 24-52 гэсэн мажоритар тогтолцоо давамгаалсан хувилбар дээр санал нэгдэж байгаа юм а. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчилгаа албанаас бэлтгэн хүргэдэг парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн хууль санаачлагч булангийн анхны эмэгтэй гишүүн зочин таа болж байна. Сүүлийн үед ер нь ямар хуулийн төслүүд дээр оюун хурал гишүүн таны хувьд ажиллаж байна вэ? За бид бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын хурлаар хэлцэж байгаа гол хуулиуд дээр бол ажиллаж байна. За жишээлбэл сонгуулийн тухай хууль бол өнөөдөр энэ 7 хоногийн одоо бидний хамгийн чухал сэдэв болж байгаа. За улсын хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудал нь бол улс төрийн сонгуульд оролцох бүх намуудын за тэр тусмаа сонгогчдын эрх ашигыг хамгаалсан сонгууль шударга ямар нэгэн булхаа луургүй яваасаа гэж хүсдэг одоо иргэдийн маань хүлээлт бол байгаа гэж ингэж ойлгодог. За тийм учраас өнөөдөр улсын хурлаар сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. За улс төрийн намууд мөн бас сонгуулийн хууль дээр одоо өөр өөрсдийн байр суурийг бол бодлого тодорхойлж гаргаж шийдвэрлсэн. За энэ дагуу бол бид бас хэлцээ явж байгаа. За сонгуулийн хуулийг өргөн барихаас эхлээд бид бол ажлын хэсэгт орж ажилласан. Улсын хурлын гишүүн оюун хурал олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулийг нэр бүхий гишүүдтэй хамт өргөн барьж хуульд өөрчлөлт оруулснаар өмнө нь одон авч чадахгүй байсан олон эхчүүдийн асуудлыг шийдвэрлсэн байна. Өөрөөр хэлбэл алдарт эхийн 1-р одонг одоо 39700 эхчүүд, харин 2-р зэргийн одонг 92000 их авах эрх зүйн орчин албан ёсоор бүрдсэн юм а. Нэг улсын хурлын гишүүний ардталд тойргийнхын сонгогчдын итгэл байгаа. Нийт улсын хурлын гишүүдийн ард Монголын ард түмний бас итгэл хүсэл зориг байгаа тийм ээ. Тэгэхээр та ер нь тойргийнхоо сонгогчдоос ихэвчлэн ямар санал хүлээж авч байна? Ер нь тойргийнхоо сонгогчдтой хэр ойр ажилладаг вэ? Би Завхан аймагт бол нэлээд уйггүй ажилтгаа. Улаанбаатаратаас хэдийгээр хол дэд үтсэн мó ерөнхийдөө бол ирж очдог зам маань хүнд ч гэсэн ер нь бол уйггүй явж ажилдаг. За хөдөө орон нутагт ингээ явж байхад бол олон хүмүүс бол өнөөдөр хүний хөгжил сангаас олгож байгаа нөгөө иргэдэд олгох 1.5 сая төгрөгийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Одоогийн шийдвэрлэж байгаа арга замуудыг бас болж байна, зөв байна. 21 мянган төгрөг гэдэг бол хөдөө орон нутгийнхандаа одоо бэлэн мөнгөний орлогын их үүсвэр бол болж чадж байна. Энэ мөнгөө аваад бид бас амьдрч чинь шүү гэд талархаж байгаа хүмүүс бас их байна. За нөгөө талд нь бол нэг хэсэг нь бол ярьж байна. Үлдэгдэл 1 сая төгрөгийг яаж олох асуудлаар Монгол Улсын хурл тодорхой шийдвэрийг гаргаад биднийг дэмжиж туслаад өгөөч. За бид нар багцаараа гэрүүлийн багц бий болгоод жижигдэнд үйлдвэрийг хөгжүүлэх зээл болгоод одоо авъя гэж яхин оронд түүнийгээ аваад жижигдэнд үйлдвэр хөгжүүлэх одоо зүйлдээ хэрэгжилж болох уу? Орон сууцны зээлд одоо хэрэглэхэд маань хөдөө орон нутгийнхан яаж хамрагдах юм бэ? За Улаанбаатар хотын мөн ялгаа авахгүй бас одоо үйлдвэрлэлд дэмжих чиглэлээр энэ мөнгнүүдээ аваад хэрэгжилж болох уу гэд. Өөрөөр хэлбэл Монгол төгрөгийн үн ханшийг унгахгүй, инфляцийг хөөргөхгүйгээр олгох энэ арга замуудыг иргэд бас бодож байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын чинь нийт хүн амын маань хэдэн хувь нь ажилтаа орлоготой байгаа билээ. Төрийн албан хаагчид нь хэд байгаа билээ. Энэндээ зогтсон юм одоо тодорхой бодлого шийдвэрүүдийг бол явуулахыг хүлээж харж байгаа юм байна. За тийм учраас бид энэ асуудал дээр илүү анхаарлаа хандуулж бүлэгдээр улсын хурал дээр энэ асуудлуудаар байр суурь бол илэрхийлж ярьж хөөцөлдөж байгаа. 6 сард манай улсад айлч гэсэн Америк нэгдсэн улсын конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүн хадагтай Сьюзен Дэвис хэлэхдээ эмэгтэй улс төрчийн хөдөлмөр бол нийгэмд маш чухал. Тэгээд нийгмийн нарийн ширийн зүйлийг олж харж чаддаг авьяасаар бол эрэгтэй хүмүүсээс одоо илүү байдгаа гэдгийг бол онцлог хэлж байсан л да. Ер нь бол дэлхийд даяараа өнөөдөр бол эмэгтэйчүүдийн одоо улс төрийн оролцоог дэмжих, тэднийг одоо төрийн бодлого шийдвэр гаргах түвшинд гаргаж ажилуулах, нийгмийн сайн сайхан үйлс хөгжил дэвшлийн төлөө бол татан оролцуулж ажилуулах тийм одоо хэрэгцээ шаардлага байна гэдгийг бол бүхий л түвшиндээ ярьж байгаа. Тийм учраас манай улс ч гэсэн энэ чиглэлээр бол тодорхой акц дэвшлүүдийг бол гаргаж байгаа. Гендрийн эртгч байдлыг хангах тухай хууль батлан гарсан. Одоо сонгуулийн хуулинд квотыг бий болох асуудлыг ярьж байна. Хамгийн гол нь үр дүн гаргахын тулд манай эмэгтэйчүүд өөрсдөө том эрх ашгаа бодож нэгдэж хамтарч ажиллах ёстой. Ингэж чадах юм бол үнэхээр одоо нийгэм өөрөө эмэгтэйчүүдийг хүлээж авах юм чадвартай болно. Ер нь бол Монголын нийт эмэгтэйчүүдийн эрх ашигын төлөө
дугуйж чаддаг, ажиллаж чаддаг хүмүүс хамтран баг болж иж араасаа тэр олон мянган эмэгтэйчүүдийн асуудлыг бол хөндөж тавина. Зарим талаар магадгүй одоо эрэгтэй улс төрчдийн төдийлөн дэмжлэг авахгүй асуудлуудыг ч гэсэн ярина. Энийгээ бол нийгэмтэй хамтарч шийдвэрлэхийн боломж олцоонууд бол байгаа гэдэгт би огт хэрэгэлцдэг. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн та зочин байла. Танд амжилт хүсье. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд хүргэлээ. Манай нэвтрүүлгийн онцлог бол бидний хүргэсэн мэдээлэл сэтгүүлчийн дүгнэлт санаа оноог тусгадаггүй учраас бидний хүргэсэн мэдээллээс дүгнэлтээ хийх эрхийг үзэгч та бүхэнд үлдээж байгаа юм а. Нэвтрүүлгийн талаарх мэдээллийг Open цэг, Парламент цэг, эмэн гэсэн веб хаягнаас үзэгч та бүхэн авах боломжтой. Нэвтрүүлгийг Улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчлах албанаас бэлтгэн хүргэлээ.